За сайн байцгаана уу? Ойр дуулзааг уудсан байна. За Posi Mongolians төслийнх маань өнөөдрөөс эхлэн шинээр онлайн зөвлөмж нэртэй онлайн шууд сургаалт буюу зөвлөгөөг хийхээр эхэлсэн байна. За тэгээ өнөөдрийн маань зочноор одоо та бүхэнд харуулах болно. За тэгээ өнөөдөр болохоор ямар сэдвээр ярилцах гэж байгаа вэ гэхлээр ярилцах биш, энэ бол онлайн шууд сургаалт зөвлөгөө юм байгаа. Тэгээд өнөөдрийн маань сэдв хайрын тухай сэдв байгаа. Тэгээд энэ хайрын тухай сэдвээр өнөөдөр манай та бүхэн сайн байна уу зал мандагчээ. За сайн байцгаана уу. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За зал мандагч маань өөрийгөө богинохон товчхон танилцуулчих уу тий үзэж байгаа үзэгчдтэй. За тэгээ. За би Хөдөө аж ахуйн их сургуульд 5 жил малын хэмжээр сурч төгссөн. Тэгээд 2009 онд Шведийн Лунд их сургуульд нийгмийн эрүүл мэндийн магистр чиглэлээр сурахаар ирсэн байгаа. Тэгээд түүнээс хойш гэр бүлээрээ энд ажиллаад амьдраад байж байгаа. За. Нэмэгтэй байна. За өнөөдрийн бид хэдийн ярилцах сэдв маань болохоор хайрын тухай сэдв гэсэн сэдвийг та өөрөө сонгосон тий. Энэ талаар яагаад энэ сэдвийг сонгох болсон бэ гэдээ яриад эхлэх үү. За тэгээд яг хоо сургалт зөвлөмж гэхээр хүмүүс бас бодчихж магадгүй л дээ мэрэгжлийн хүн юм болов сэтгэл зүйчин болов эсвэл амьдралын дасгалжуулагч юм болов гэд бодчихж магадгүй. Би бол сэтгэл зүйч биш, бас амьдралын дасгалжуулагч биш. Харин миний өөрийн одоо сонирхдог зүйл маань ерөөсөө ном унших байгаа. Тэгээд уншиж байгаа номноос ойлгоод тэгээд амьдрал дээр хэрэгжүүлж байгаа зүйлүүдээс бас хүмүүстэй хуваалцах их дуртай. Тэгээд бас хайрын сэдвээр ер нь нэлээд хэдэн сургалт бас хийгдсэн байгаа. Тийм учраас энэ сэдв маань бид нар яг өдөр тутамдаа мэдээд идэг юм шиг хэрнээ ойлгоод идэг юм шиг хэрнээ яг ингээ амьдрал дээр хэрэгжүүлээд үр дүнгийн харъя гэхээр бас тийм амар биш тийм зүйл байдгийн байна. Ягаад тэгэхээр хайр өөрөө айгүй өргөн нөгөө гүн утгатай учраас хүмүүсийн нөгөө харах үнцг нь янз янз байгаад байдаг. Тэгээд энэ зүйлийн яг мэдээд идэх гэрнээ яг хүн хэлхээс наашгүй гэдэг шиг нэг жирийн тийм зөвлөмж гэх юм уу та. Тийм зүйлийг бас хүргэе гэж хоёлаа ярьсан тийм төлөв. За тэгэл одоо сонсоход би бэлэн байна үзэгчийн хувьар. Үзэгчтэйгээ төлөөлөөд сонсоход бэлэн байна. Баярлалаа. За тэгээд юуны түрүүнд хайр гэж яг юу юм бэ? Одоо дүлгөөн гэдэг хүний хувьд чи яг хайрыг юу гэж тодорхойлох вэ гэж би чамаас эхлээд асууя. Хайрыг амар өргөн хүрээтэй ах тий. Ганцхан хосоод юм биш хөөр хөөхтийн гэр бүлийн найз нөхдийн гэл одоо олон янзын юм таха өргөн хүрээтэй хайр уу. За тэгээ хэлэхэд хэцүү. Яг ингэ шууд хариулахад өдөр тутамдаа бид нар хэрэгэлдэг үг хэрнээ яг ийм хайр гэдэг чи энэ ахгүй юу гэд ингээд тодорхойлоод гаргачих гэхээр яг шууд хүний толгойд яг буудахгүй юм байлээ. Тэгсээр нэ хайрыг гэж ярихаар хүмүүс тий хайр штэ гэж мэдээд идэг. Тийм болохоор хайр угаасаа юм өргөн одоо хүрээ агуулдагтай юм болвол тэрийг илүү бид нар ойлгомжтой болгохын тулд 3 хэсэгт хувааж үзэж болох юм байлаа л дээ. Угаасаа нөгөө грекийн гүн ухаанд хайрыг 3 хуваадаг, бараг 4 хуваадаг юм байлаа. Тэгээ гол хэрэглэгдэт нь 3 байдаг юм байна. Тэгээд хайрыг агапе хайр буюу зориулалттай хайр. Филос хайр буюу одоо ахан дүүс найз нөхдийн хайр. Эрос хайр буюу одоо хайр дурлалын хайр гэж одоо 3 хэсэгт хувааж үзээд ойлгочих юм бол илүү ойлгомжтой болмор юм шиг надад санагдаад байгаа байхгүй юу? Тийм ч учраас өнөөдөр бид нар гэр бүлийн үндсийг бол хайр гэж үзээд байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэхээр гэр бүл гэдгийг чинь бид нар одоо зураг харуулах гэдэг. Харах гэдэг. За. Бид нар гэр бүлийг байшингаар авч үзэж болж байгаа юм тийм ээ. За мэдээч хүмүүс сайн харагдаж байна уу? Харагдаж байна. За. Тэгэхээр мэдээч хүмүүс за яг эсрэг хүүсийнхаа хүнд татагддаг
тэр хайрыг эхлээд ярил л да тийм ээ. Аха. Яг тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүн одоо бие биендээ татагддаг тэр бол бид нар дурлал гэж ярьдаг, хайр дурлал гэж ярьдаг. Мэдээж гэр бүл бий болоход анх тэр одоо татагдах зүйл буюу энэ гэр бүлээр бол энэ дээвэр анх бий болох тэр явагдаж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ альва байшингаар бодох юм бол гэр бүлийг заавал эхлээд суурэ тавих хэрэгтэй. Суурэ тавих хэрэгтэй. Суурь маань болохоор зэрэг агапе хайр буюу ерөөсөө зориулалт. Суурь сайн тавигдсан цагт бид нар өнөөдөр ханаа босгож болно. Хан буюу эхнэр нөхөр хоёрын харилцаа байгаад байгаа. За тэгээд энэ дээр бид нарын нөгөө байнга ярьдаг армантик байдал за тэгээд дээр нэмэгдээ секс ороод ирнэ, хоёр биендээ татагдах гэдэг одоо ийм сэтгэлийн хөдөлгөөний зүйлүүд маань энэ байшингийн маань дээвэр дээр ихэвчлэн энэ хайранд орж явдаг. Энэ хайрын хэсэгт. Тийм болохоор гэр бүл маань ер нь ийм бүтэн байж хүн бүтэн байшинд амьдарч ижил аюулгүй амар тайван ая тухтай амьдрын штэ. Тэгэхээр дээврэн цоорчсон байшинд амьдрах юм бол дусаал гожоо тав тухай алдчихна. Мэдээж хана авахгүй байшин шууд суурин дээр дээвэр тогтно гэж угаасаа байхгүй. Тэгээ дан суур байлаа гэд бас тэр байшин бүтэн болж чадахгүй. Харин суураа сайн тавиад ханаа тавиад дээврээ тавьчих юм бол гэр бүл ингэж бий болдгийм байна гэж ойлгож болох юм байлаа. Тэгэхээр дүлгөөнөөс дахиад асууя л да. Хайрыг хүн яаж илэрхийлж болох вэ? Хайрыг ер нь илэрхийлдэг зүйл нь яг юу юм? Хайрыг сэтгэлээрээ л илэрхийлдэг юм болов? За тэгэхээр хүн сэтгэлийг олж харж чадах уу, барьж чадах уу, үнэрлэж чадах уу, сонсож чадах уу? За магадгүй бас нэг хүрэх байж магадгүй юм тийм ингээл илэх ч юм уу, тэрвэрэх ч юм уу, үнсэх ч юм уу. Эсвэл бэлэг өгч болох юм байна, баярлуулах. Эсвэл ярилцаж болох юм байна, халамжилж болох юм байна. Тэрвэргүй юм санаанд орч. Тий, яг зөв байхгүй юу? Яагаад тэгэхээр хайрын маань өөрийнх нь нөгөө илэрхийлэл нь хамгийн гол илэрхийлэл нь болохоор өгөхөөр илэрхийлэгддэг зүйл юм байна л да хайр маань. Тэгэхээр одоо чиний яг саяны ярьсан зүйлс болохоор зэрэг миний нөгөө дараагийн ярих гэдэг байгаа сэдв буюу нөгөө хайрын 5 хэлний талаар бас ярилцъя гэж бодож байгаа. Тийм. Тэгээд одоо яг энэ байшингаар ярихаар өнөөдөр яагаад гэр бүлүүд маш олноороо үр хүүхэдтэй болсныхаа дараа салж байгаа юм? Өнөөдөр яагаад одоо үр хүүхэд одоо эхнэр нөхөр хоёр хамт нэг гэрт амьдраад байгаа хэрнээ сэтгэл санаа нь ингээд биенээс хол байдгийг тий. Тэгээд яагаад ингээд би ингээд хайр хүрчлөө гэдэг ч юм уу одоо ингээд ийм олон шалтгаанууд одоо гэр бүлд гарч ирдэг. Тийм. Тэгээд яагаад яг ийм зүйл болоод байгаа юм? Яг хэний буруу ингээд хүмүүс буруутныг хайгаад байдаг. Яг үүндээ ерөөсөө буруутан гэж байхгүй шүү дээ энд чинь. Хамгийн гол нь бид нар нөгөө мэдх зүйлээ мэдхгүйгээсээ болж өнөөдөр маш олон алдаад бид нар гаргаж байгаа. Эргээд харахад харамсмаар зүйлс болж байгаа тийм ээ. Өнөөдөр хэрвээ бид нар ийм зүйлийг эхнээсээ гэр бүл бий болохоос өмнө өсвөр наснаас эхлээд суурин чухал юм байна. Зориулалт гэдэг нь яг юу гэсэн үг юм бэ? Гэхээр зэрэг эхнэр нөхөр хоёр хурим хийлээ. Хуримын дээр ямар гайхалтай амлалтыг бие биендээ өгдөг үлээ дээ, тийм ээ? Өгөхөлч бид нарыг салгаж чадахгүй. Одоо аз жаргалтай сайн сайхан амьдарч ирсэн ч өвчин зовлонтой хэцүү байсан ч би чамаас салахгүй үхэл хүртэл одоо хоёулаа хамтдаа байна гэдэг энэ гайхалтай амлалтыг бие биендээ өгдөг штэ. Тэгэхээр энэ амлалт гэдэг маань ерөнхийдөө энэ гэр бүлийн маань энэ суурь буюу агапе хайрыг зориулалттай одоо ямар ч зориулалтгүй одоо юу гэмдэ болцол нэгтдэггүй тэр хайрыг хэлээд байгаа тий. Одоо чи юу гэдгийг чи надад энийг хийгээд өгч юм бол би чамд энийг хийгээд өгнө гэсэн юм болцол тавихгүйгээр чи эргээгээд надад тэр зүйлийг хийхгүй ч гэсэн би чамайг хайрласан хэвээрээ байна гэдэг энэ шийдвэр яваад байгаа байхгүй тий. Тийм тэгээд одоо энэ филос хайрн дээр бас ярих юм бол харилцаа
эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаа. Хоорондын харилцаа гэхээр бид нар юугаар хязгаарлалцдаг вэ гэхээр зэрэг ерөөсөө гэр бүлийн санхүү, ажил хэрэг, үр хүүхэд, тэгэл найз нөхөд, за тэгээд хамаатан саднаа яриул яриад ингээд яг зүрх сэтгэл дотор маань өнөөдөр мандаа гэдэг миний хувь хүний хувьд те дүлгөөн гэдэг хувь хүний хувьд ингээд яг зүрх сэтгэлд нь ямар хүсэлт мөрөөдөл байгаад байгаа. Би юунд гомдоод байгаа юм? Би юунд баярлдгийг? Би өнөөдөр яг яахыг хүсэж байгаа юм? Нөхрөөгөө би юу гэж хэлэхэд нь би гомдоод юу гэж хэлэхэд нь би баярлаад идэх юм болоо. Хоёлаа энэ гэр бүлийг илүү сайн болгохын тулд хоёлаа урагшаага алхам урагшлахын тулд хоёлаа юу хийж болох вэ гэдэг ингээд зориудын цаг гаргаад ярилцдаг гэр бүлүүд маань илүү суйртай, доктортой байгаад идэх юм болоо гэж харагдаж байна. Ярилцдаг дотоод зүрх сэтгэлээ ингээд нөгөө нээж сураагүй, илэрхийлж сураагүй тийм гэр бүлүүд маань ингээд болж байгаа юм шиг явж байгаад нэг асуудал гараад ирэхээр л хоёлаа нөгөө дүрсгийж огцом шийдвэр гаргаад тэгээд тэр гаргасан шийдвэр нь магадгүй салалтанд хүргэж болохоор ийм зүйл бол одоо илбэг байдгийн болов гэж харагдаж байна л да. Тэгээд энэ харилцаа гэдэг бол эхнэр нөхөр хоёрын хоорондын харилцаа гэдэг бол айгүй чухал. Тэгээ бид нар яг нөгөө аав ээжээсээ сурснараа аав ээжүүд маань яг хоорондоо ярилцдаг байсан уу, ярилцдаггүй байсан уу гэдг нь биднэрт маш их үлгэр дуурайл өгөөд. Тэгээд өнөөдөр яг миний үеийнхэн ч юм уу, надаас дээш үеийнхэн ч юм уу ингээ гэр бүл болоод явхаараа яг нөхөр маань юу бодоод яваад байдгийг, яг эхнэр маань юу бодоод яваад байдгийг гэдгийг ингээд нөгөө таамагладаг болохоос биш. Яг ярилцаа чи минь яг ингэж бодож байгаа юм дэ би ингэж бодоод байгаа юм байна. Ийм учраас чи тэр ойлголцохгүй байсан юм байна уу? Ингээд ойлгох чи энэ өнцгөөс нь харчээ гэдэг ингээд яг цаг гаргаад суугаад ярилцах юм бол бас асуудлыг шийдэж болно л доо. Тэрнээс биш хүмүүс бид нар яадгүй гэхээр миний хувьд би боддгийг төгс гэр бүл гэдэг ийм хийсвэр одоо гэр бүлийг толгойдоо бий болгочоод тэгээд яг бодит амьдрал дээр гэр бүл нь яг тэр нөгөө төсөөлөн бодцсон хийсвэр тэр төгс гэр бүл гэдэгт нь ингээд зогцохгүй болохоор за миний энэ надад хайргүй болцсон юм байна ч юм уу тий би эсвэл ингээд энд хайргүй болчлоо бид хоёр ерөөсө тохирохоо боллоо ойлголцохоо боллоо энэс цаашаага ингээд хамтдаа амьдралыг үргэлжлүүлэх хэцүү боллоо гэдэг энэ зүйлийг ярьдаг. Гэтэл яг үнэндээ өнөөдөр төгс гэр бүл гэдэг тодорхойлтыг яаж гаргах юм бэ? Хэн гаргах юм бэ? Тэр төгс гэр бүл гэдээ биднэрт ингээд харуулад өгөх тийм гэр бүлийн дэлхий дээр байна уугүй юу? Төгс гэр бүл гэдэг нь таны гэр бүл, миний гэр бүл аахгүй юу, тийм ээ? Тэгээд төгс гэр бүл гэхээр хүмүүс ямар ч асуудалгүй нэг инээж хөхөрсөн сайхан аз жаргалтай гэр бүл гэж боддог. Гэтэл төгс гэр бүл гэдэг маань асуудал гарна. Ямар ч гэр бүлд асуудал гарна. Асуудал гарсныгаа хоорондоо яг ингээд ярилцаад шийдэлд хүрдэг. Тэр гэр бүлийг би бол хувьдаа төгс гэр бүл юм болоо гэж бодоод байгаа байхгүй юу? Яг тийм байна. Санал 100%, 200% нь хэлж байна. Тэгээд яг нөгөө зөвхөн энэ дээвэр дээрээ бид нар ялангуяа залуу хосууд маань өсвөр насныхан маань нөгөө дээвэр буюу нөгөө эрос хайр хамгийн гол сэтгэлийн хөдөлгөөн явагдчихэдэг сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдуулж идэг нөгөө энэ хайр хамгийн ихэнд бий болдог учраас хамгийн анх биеиндээ татагддаг учраас энэ хүнээс өөр хүн надаа нөгөө өдөр тутамд бодогддоггүй учраас хамт байх нь л айгүй чухал тий юу гэж эрсдэлд оруулаад хамт байх нь хамгийн чухал гэж яг энэ үедээ бодогддог. Тийм ч учраас өнөөдөр бид нар ярьдаг ш дурлал бол сохор юм аа. Тэгээ харамсалтай нь дурлал бол сохор гэдэг зүйл үнэн. Тэгвэл үнэндээ бүр энэ маань магадгүй тэр хоёр хосыг 2 жил амьдруулна. Магадгүй 3 жил амьдруулна. Тэгээд нэг өдөр үнэхээр нүдэн нээгддэг. Би хайртай хүнээ тэр татагдаад байгаа хүнээ тэр яг дурлаад сохорчсон үедээ энэ хүнээс өөр төгс хүн дэлхий дээр байхгүй гэдэг итгэл үнэмшлэр би сэтгэлийн хөдөлгөөнөөр амьдарч явна. Тэр хүний хийсэн сайн муу бүх зүйлс нь надад таалагдсан гэсэн үг. Яг тэгвэл би тэр хүнийг л төгс гэж харж байгаа. Миний оюун бодлоос тэр хүн салахгүй өдөржингөө бодно би, шүнжэнгөө бодно, уулзахгүй хэцүү байна, санана ингээд оргил үе байгаад байгаа байхгүй юу. Гэтэл энэ маань яг
тэр чигээр хайр юм уу? Тэр чигээр гэр бүлийн үндэс суурь юм уу гэхээр бас үгүй болчиход байна. Энийгээ залуучууд маань, энийгээ гэр бүлүүд маань ойлгосоо гэж маш их хүсэж байна. Тэгээд энэ зүйл маань байж ах хэрэгтэй. Энэ эрос хайр ингээ халуун хിവэрэ байж ах хэрэгтэй. Гэхдээ би гэр бүлээ барихын тулд хамгийн түрүүнд бид хоёулаа суурь тавих юм байна. Энд аав ээжүүд ч гэсэн аюул чухал үүрэгтэй. Энэ гэр бүл суурь залуу хосууд суурь барихад аав ээжүүдийн үүрэг би бол маш их гэж боддог. Тэгээ ялангуяа одоо хоёр талын маань аав ээжүүд хоорондоо ойлголцдог, хоорондоо бие бинийхөө хүндэлдэг, бие биенийхээ гэр бүлүүдийнхээ соёлыг мэддэг, тэгээ юу гэрхэмлдэг юм бэ гэдгийг нь бас төрүүлээд мэдчихэд охиндоо ч юм уу хүүдээ зөвлөдөг. Энэ миний охины суух гэж байгаа айлын маань гэр бүл нь ийм соёлтой юм байна. Ийм зүйлийг гэрхэмлдэг юм байна. Аав ээжүүд хоорондоо ярилцахад тэр бол тодорхой л болно. Тэгээд үр хүүхэдтэй аль болох талаас нь аль болох нөгөө ойлголцох, аль болох хамтдаа байлгах талаас нь ингээд зөвлөөд явахгүй юм болвол дөнгөж суурь тавиал магадгүй дээврээсээ эхэлсэн гэр бүлүүд өнөөдөр аягүй их байгаа. Тэгвэл би энтэй татагдаад сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдуулаад ерөөсөө энэ чигээр бид хоёр хамтдаа байх юм байна гэдэг тэр нөгөө сэтгэлийн хөдөлгөөнөөр удирдуулсан нөгөө алс хоочоо бодохгүй тий алс ирээдүгөө бодохгүй хариуцлага ухамсарлаагүй үе дээрээ одоо нөгөө бэлгийн харилцаанд ордог. Бэлгийн харилцаанд ороод хүсээгүй жирэмслэлт бий болдог. Хүсээгүй жирэмслэлт бий болохоор нөгөө хоёр маань хариуцлага үүрээд ирэхийн цагт нөгөө нэг ориглоод байсан сэтгэлийн хөдөлгөөн, нөгөө бие биендээ татагдаад байсан нөгөө тэмүүлэл тий айжмаар байхгүй болдог. Тийм ч учраас өнөөдөр аавгүй тий ээжтэйгээ байж байгаа хүүхдүүд аягүй их байгаа. Өнөөдөр зөвхөн Монгол гэж ярихгүй. Өнөөдөр дэлхийн нийтээрээ ер нь яг л тийм байгаа. Яагаад тийм? Зөвхөн тэр сэтгэлийн хөдөлгөөн дээр үндэслэн гэр бүл хүн яагаад ч бодсон байшиг дээврээс нь барина гэж. Тэгээд тэр цаашдаа хана байхгүй, суурь байхгүй бол цаашдаа энэ яаж явах вэ? Байшин тогтохгүй шүү дээ. Дан ганц дээврээр хэр удаан үргэлжлэх вэ? За сайн л бол 2 жил, сайн л бол 3 жил. Тэгэл дундаас нь хүүхэд нэг хүүхэд гарна, 2 хүүхэд гарна. Гэтэл 3 жилийн дараа өө чи юм байсан юм уу? Өө ийм байсан юм уу? Чи энийг чаддаггүй байсан юм уу? Өө чи ийм муухай бодолтой хүн байсан юм уу гэд хоёр биенийхээ ингээ гайхаад тэгээ би чамтай амьдрч чадахгүй юм байна гэд ингээ шийдвэр гаргаад ханаач барьсан байхгүй, суурьч барьсан байхгүй, сэтгэлийн хөдөлгөөнөөрөө гаргасан шийдвэр нь өнөөдөр гэр бүл салалт үр хүүхдийн өнчрөл гэдэг энэ зүйлд хүргээд байгаа нь маш олон хүмүүсийг эмзэглүүлж байгаа. Бид нар бүгдээрээ энийг мэдчихэж байгаа тийм. Тэгвэл одоо сууринаас эхлэх ёстой гэх юм бол магадгүй нэвтрүүлгийг залуучууд үзчихвэл одоо яг гэр бүлээ зохицлох гэж байгаа, бүртгүүлэх гэж байгаа хүмүүс үзвэл суур гэдэг байгаа маань зориулалт гэдгийг таны сайхан дэлгэрэнгүй жишээ болгоод тийм тайлбарлаад өгөөч. Тэгэхээр би түрүү хэлсэн ах одоо эрэгтэй эмэгтэй хоёр хүн биендээ татагдаад дурлаад явж хахад нөгөө хүнээ төгс гэж боддог гэсэн тий. Тэгээ тэр хүний оогоо одоо угнаас нь шахна уу, урдаас нь шахна уу надад ерөөсө тэр үед хамаа ахгүй тийм ээ. Ингээ тайлсан хувцас шүүгэндээ өвч хийхгүй одоо диваны энэ тэнүүгээр шиднүү надад тэр үед бол ерөөсө хамаа ахгүй. Хоол идчихэд аягаа угаахгүй босчдөг юм байна. Энэ бүгд тухайн тэр сэтгэлийн хөдөлгөөн маш өндөр байгаа үед бол надад юу ч биш байхгүй. Би тэрэнд хизээч ач холбогдол өгөхгүй. Магадгүй суугаад хормой хийдэгч байна уу, нэг гэртээ орыг шийдвэр гаргаад ингээ явж идэл анзаарэгдэж эхэлнэ штэ. Тэгээ хоёулаа хариуцлага гэдэг зүйлийг үүрээд эхэлнэ тийм үү? Гэр бүлийн санхүү, за тэгээд гэрээ цэвэрлэгээ, хоол, ажил төрөл, төлбөр төлөлт гэл өдөр тутмын маань асуудлууд ороод ирнэ. Тэгээд тэрийг бид нар үүрч чадчихэв нүггүй юу? Би ихийг үрчлээ, чи багыг үрчлээ гэдэг асуудал та хоёрын донд байна уугүй юу, тий? Зориулалт гэдэг маань ердөө л юм. Надад цаг зав байвал би хийчих, тий? Тэгээ би хийчих чамайг чи маргааш хийх ёстой шүү гэж шаардчихвэл энэ маань яг би тэр хүнд өөрийгөө зориулж чадчихна уугүй юу? Яг ингэж сонсохоор ямар шударга биш юм бэ гэж хүмүүс бас хэлэх байх л та. Гэхдээ миний хувьд бол би боддгоо тэр дээр яг шударга байна уу? 50-50% та хийх байна уу? Энэ бол та хоёрын л асуудал. Хоорондоо хэр ярьж, тохиролцож, ойлголцож хин илүү ажлын ачаалттай байна, хин арай бага ачаалттай байна, хин эрт тарж ирдгийг, хин орой тарж ирдгийг тий. Энээсээ болоод зохицуулагдаж болох байх. Гэхдээ
Би дандаа уучлалт гуйгаад би их ажлыг хийгээд шударга биш байна гэж байгаа хүмүүст би хандаж хэлэхэд гарах үр дүн нь чухал юм уу? Яг одоо таны хийх гэж байгаа ажил. Яг уу нэг төлбөр илүү төлөөл үз. Та нэг өдөр 1-7 хоног магадгүй ирээд төрүүлж ирээд оройн хоолой хийгээл үз. Гэт эндээс гарах үр дүн чинь ямар байх вэ? Эсвэл та барьцаж би өчигдөр хийсэн чи өнөөдөр хийх ёстой гэдэг энэ хатуу ийм шударга байх гад өөрөө хохирохгүй үлдэх гээд байгаа энэ шийдвэр чинь ямар үр дүн төрөх вэ? Танаа гэр бүлд сайхан уур амьсгалыг бий болгохгүй эсвэл та хоёрын хооронд бас л үл ойлголцол явган хэрүүл гэдэг зүйлийг бий болгохгүй гэдгийг л үр дүн гэдэг тэр гарах үр дүн үр дагавар гэдэг юм дээр илүү анхаарах юм бол өнөөдөр би 7 хоног хоол хийн үү аягаа угаана уу миний гэр бүлийн уур амьсгал амар тайван хിവэрэ бид хоёр ойлголцсон хിവэрэ хүн сэтгэл гаргаж байхад нөгөө хүн бол сэтгэл гаргадаг гэж миний хувьд бол боддог. Хин ч ихнэрээрээ байнга хоол хийлгээл нэг бол нөхрөөрөө байнга хоол хийлгээд бай гэж бол хүн боломжтой л бол барагтаа хайртай хосууд ихгүй байх гэж би бол бодож байна. Гэхдээ нэг заримдаа нэг одоо жишээлбэл ялангуяа залуу 20 дөнгөж 20-той морьтой одоо охтууд залуучууд хоорондоо нэг тийм буруу мэдээлэл яриад байдаг штеп. Чи одоо чи анханасаа ингээд ингэчих юм бол найз залуу чинь даварч шүү. Эсвэл одоо чи анханасаа найз өхнөө ингээд хитрхи урд уур нараад хайрлаа халамжлаа ингээд байвал наадах чинь даварч шүү гэх нэг тийм даварч шүү гэдгээр нэг асуудал үсээд идэв штеп. Энэ тал дээр яг та юу гэж бодож байна? Би бас түрүүнд дурдчихсан те. Ерөөсөө эцэг эхийн үүргийн дайгуу чухал. Яагаад тэр ингэчүүл даварч шүү, тэгчүүл даварч шүү гэдэг зүйлийг тэр залуу хүмүүс амьдрал дөнгөж хөл тавьж ингэж яриад байгаа юм. Бээр үтцсэн юм шиг яриад байна гэхээр тэр хүмүүсийн амьдрал байсан байгаа байхгүй. Эсвэл тэр хүүхдийн эргэн тойронд байж байгаа насан турш хүмүүсийн яриа тэр хүүхдэд тийм одоо ихтгэл үнэмшлийг суулгачихсан. Тэгээд тэр хүүхэд өнөөдөр амьдралд хөл тавьж байгаа учраас нөгөө сонсцсон зүйл нөгөө нүдэрээ гэр бүлтэй байхдаа ингээл харцсан зүйл аав ээжийн хоорондын харилцаа тухайн хүүхдийн одоо хүмүүцсэн тэр гэрээний орчин хүүхдэд маш их зүйлийг маш их ихтгэл үнэмшлийг бий болгодог маш их үлгэр дуурайлыг харуулдаг сайнараач бай саараач бай харуулдаг хэрвээ эцэг их хоёр нь ингүүл тэр даварчин ингүүл ээч чинь даварчин би балансыг барих ёстой гэж байгаа бол тэр хүүхэд тэгжэл өснө. Аав ээж хоёр нь хоёр биендээ би өнөөдөр боломжтой болвол би өөрөөсөө шалтгааллах бүх юмаа хийчихье гэдэг гэр бүлээс гарч ирж байгаа хүүхдүүд бол би бол тэгж ярихгүй байх гэж бодож байна. Тэгэхээр өнөөдөр насан турш хүмүүс бидний үүрэг гэвэл хүүхдүүдийнхээ хажууд юу ярих вэ? Хүүхдүүдийнхээ хажууд юу үлгэрлэх вэ? Энийг тэр хүүхэд өөртөө шингээж аваад тэрүүгээрээ ихтгэл үнэмшлээ болгоод насан туршдаа тэр буруу ихтгэл үнэмшил дээрээ суурлаад шийдвэр гаргаад амьдралдаа буруу шийдвэр гаргаад тэрнийхээ үр дагаврыг амсаад хэцүү амьдрах бас үр дагаварт хүргэнэ гэдгийг л эцэг эхчүүд маань айгүй сайн бодох хэрэгтэй гэж миний хувьд бодож байна. Тэгээд мэдээж залхуу хойрог гэхээр энэ бол тухайн хүний амьдралын хэвшил тийм үү. Тэгэхээр бас энэ эцэг эхтэй холбоотой. Хүүхдээ нэрээ ажилд сургасан байна уу? Өөрт нь тохирсон хариуцлагыг нь багаас нь бид нар хүлээлгэж явж гин үү? Үгүй юу гэдэг маань амьдрал дээр тэр хүүхэд арай томхон хариуцлагыг үрээд явах боломж байна уу үгүй байна уу гэдгийг л багаас нь л бид нар суулгаж өгөх хэрэгтэй. Тэгээд яг одоо ийм асуудалтай байгаа залуучуудаа миний зүгээс юу гэж зөвлөмөр байна гэхээр зэрэг та хажууд байгаа хүнээ өөрчилж чадахгүй. Харин та тэр нөхцөл байдалд тэр хүндээ хандах хандлагаа л та өөрчилж чадна. Та төлгөөнөө ярьжсэн тий энэ яг зориултаа яг энэ одоо золиостой зориултаа хайр гэж яг энэ суурийг та яг тайлбарлаач гэсэн. Энэ нь яг л энэ байгаад байгаа тий. Би чамайг яг байгаа гарчин хайрлая гэдэг шийдвэр маань бас энэ суур болоод байгаа байхгүй юу? Тэрнээс биш чи хувцас өвчтөг тий чи аяга угаачдаг бол би чамайг илүү хайрлая гэдэг болцол биш байгаа аахгүй энэ суур маань тий чамайг би яг байгаагаар чинь хайрлая л гэсэн тэр шийдвэрийг би өнөөдөр гаргачаад насан туршдаа тэр маань үргэлжлэн гэж байхгүй
өглөө босоод өдөр тутамд гарч идэг шийдвэр Мгм. байгаад байгаа хгүй. Энэ бол миний хариуцлага, миний үүрэг гэж л бодох хэрэгтэй юм шиг байна. За тэгээд яг одоо бидний онлайн зөвлөмж маань яг одоо шууд явж байгаа учраас үзэгчдийн комментуудыг бас уншаад асуултаас нь асуугаад тэг үргэлжлүүлээ та хичээлээ яраарай. Бигээс энэ сараатын нэлийн олон хүмүүс асуусан байна. За яг одоо 174 хүн үзэж байгаа юм байна. За энэ дундаас асуусан асуултуудыг энэ би асуучих. Эндээс ингэж асуусан байна л да. Хайрын 5 хэлийг сонсоё гэсэн байна. Тэрийг одоо ярина тий. Энд за танд мандаа ихч зөндөө олон хүмүүс амжилт хүсье гэсэн байна. За баярлалаа. За энд байна. За уучлаарай энэ дээш нь энэ нэг нэ. Хайрын үнц нь юунд оршиж байна вэ гэсэн асуултыг Болор хангаа Нарантуяа гэдэг хүн асуусан байна. Хайрын үнц нь юунд оршиж байна вэ гинэ? За би яг л өөрийнхөө бодлыг л хэлээ тийм ээ. Хүн болгон л янз янзаар хэлж тодорхойлох баг. Миний хувьд бол хайрын үнц энийг бол би ингэж боддог штэ. Яг өнөөдөр би 3 хүүхэдтэй нөхөртөөгөө ингээд амьдраад бас хадам ээжтэйгээ ингээд бид нар хамтдаа амьдардаг. Тэгээд хайр гэхээр зэрэг би яг өнөөдөр би нөхрөө хайрлаж байгаа гэд хэлдэг. Хайртай гэж боддог. Тэгсэн хэрнээ яг хязгаарлах гэдэг. Бол хайрын үнц энийг хязгааргүй юм болоо гэж бодод байгаа. Тэгээ ягаад гэвэл би ингээд зөвхөн нөхрөө хайрлна гэд би ингээд хязгаарлалчаад. Гэтэл нөхрийн маань хайртай хүмүүс ард нь байгаад байгаа. Нөхрийн маань хайртай аав нь байна, ээж нь байна, тий? Эгч дүү, ах дүү нь байна. Гэтэл тэрийг хэрвээ би үгүй би ганцхан нөхрөө хайрлна. Та нар бол надад огт хамаагүй гэж би бол бодож явж ирсэн. Гэтэл яг хайрын үнц гэдэг зүйлийг яг амьдрал дээрээ ингээд ийм юм шүү гэд уйлсан номноосоо хүмүүсийн яриагаас ингээд сонсоод ингээд харж байгаа. За чи хайрын үнц сонно. Би хайртай хүнийхээ ард байгаа хүмүүсийг би чин сэтгэлээс хайрлах юм байна. Би нөхрөө хайртай гэж байгаа бол би ээжийг нь, аавыг нь, ах эгч дүүнэрийг нь би үнэхээр хайрлах юм байна. Чин сэтгэлээр хайрлах юм байна. Тэр хүмүүсээс би зориулалт гаргах юм байна. Би тэр хүмүүсийг одоо сайхан байхын би яг л нөхөртөө би ямар зориулалт гаргах юмчтай байдаг. Зүйлийг бас нөхрийнхөө хайртай хүмүүс зарах юм байна. Тэгэхгүй болвол энэ хайр гэдэг маань ингээд хязгаарлагдчихад зөвхөн 3 хүүхдэд хайрлана гэвэл энэ маань жинхэнэ би хайрын үнцнийг харуулж чадахгүй болов гэж бодож байна. Тийм болохоор хайртай хүнийхээ хайрлж байгаа хүмүүсийг нь би яг адилхан хайрлах хэрэгтэй юм байна. Энэ нь ингээд нөгөө хайрыг улам үнцэнтэй болгох юм болов гэж миний хувьд бол бодож байна. За яг одоо бид хоёрын шууд нэвтрүүлэг маань жоохон гацчих шиг байна. Яг тэр хичээлээс одоо буцаа зүгээр боллоо. За тэрийг үзэгчид маань ойлгож байгаа. Одоо харин нөгөө хүмүүсийн асууснаар хайрын 5 хэллийн талаар их сонирхоод шиг байна хүмүүс. За хайрын 5 хэл гэдэг маань сэтгэл судлаачийн гаргасан гоё ном байдаг. Би бас тэрийг уншиж ирсэн. Тэгээд тэндээс бас их зүйлийг ойлгож авч амьдрал дээрээ хэрэгжүүлээд харилцаандаа бас өөрчлөлт сайн үр дүнг харж ирсэн л да. Тэгээд өнөөдөр дүлгөөнөө бид хоёр яг монгол хэлээрээ чи хоёр ярихгүй би одоо шведээр яриад чи миний өдөөс англиар яриад тэгсэр нэ би англи хэл мэдэхгүй чи швед хэл мэдэхгүй бол би тэрийн хооронд харилцаа бий болохгүй штэ. Тэрнтэй адилхан нөгөө хүн болгоны хайрын хэл нөгөө ялгаатай байдаг учраас ялангуяа хайртай хосууд ялангуяа үр хүүхдийнхаа анхдагч нөгөө хайрын хэлийг бид нар олж мэдж авахгүй болвол нөгөө л нөгөө өглөө босоод нэг нь
хятад хэл мэдэхгүй байхад нэг нь хятадаар яриад нөгөөдг нь солонгос хэл мэдэхгүй байхад нь солонгосоор яриад байгаа юм шиг бид нар нэг юм гэрт амьдраад байгаа хэрнээ нөгөө би нэг ойлгохгүй байдаг маань бас энэ хайрын хэлний маань ялгаа байдаг юм байна. Тэрнээс хин нэгний буруу ерөөсөө биш байдаг юм байна. Тэгээд хайрын 5 хэлний маань ихэнхийн төрөнд дүлгөөнөө хэлчихсэн тийм байна. Тэгэхээр хайрын 5 хэлний нэг нь болохоор зэрэг магтаал урмын үг байдаг. За. Тий. Зарим хүмүүс ингээд магтаалын үг сонсоод урам авахаараа нөгөө хайрыг илүү ихээр нөгөө нэг өсөндөө мэдэрдэг. Хайрыг хүлээж авдаг сувг нь гэх юм уу илүү нөгөө зүрхэндээ гүн хүлээж авдаг сувг нь магтаал урмын үг байдаг байна. За нөгөөх нь чи бас хэлсэн те биедэнд хүрэх. Инхрээлж хүрэх. Үнсэх, тэврэх, илэх ямар нэгэн байдлаар гарын хөдлөөд биед нь ямар нэгэн байдлаар хүрэх. Энийг хайрын хэл бол нөгөө хайрын хэлд нэм хүрэх, хүрэлцэх хүмүүс яг ийм зүйлийг хүлээж авахаараа нөхөр маань ч юм уу эхнэр маань надад хайртай байна гэдэг тэр гүн хайрыг ингээд хайрыг маш гүн мэдэрч хүлээж авдаг гэдэгтэй. За нөгөөх нь болохоор нөгөө үйлчлэх. Одоо бид нарынхаар бол халамж байгаад байгаа байхгүй тий. Тийм болохоор одоо нөхөр нь ч юм уу эхнэр нь халамж тавиалгүйгээд байх юм бол энэ маань одоо ямар их хайртай юм бэ гэд баярлал тэр хайрын одоо илүү ихээр хүлээж авч нөгөө мэдрэмж нь айгүй сайхан болох нь шүү дээ. Тий. Тэгээ нэг нь болохоор зэрэг мэдээж бэлэг авах тий. Бэлэг авах маш их дуртай хүмүүс их байдаг. Тэгээд бэлэг авахаараа тэр хайрыг илүү ихээр нөгөө хүлээж авдаг. Тийм мэдрэмжтэй, тийм сэтгэлийн хөдөлгөөнтэй хүмүүс байдаг. За 5 дахь нь болцсон тий. Одоо 5 дахь нь болохоор зэрэг хамтдаа цагийг өнгөрүүлэх. Хамтдаа зориулалттай тийм бүр зориудын цагийг гаргаж өнгөрүүлэх. Тэр бол бас айгуу чухал байт юм байна. Яг ингээл дүлгөөнөд зориулсан цаг гаргаж ийн гэд бодохоор тэгээд тэр цагаа ингээд айгүй үр дүнтэй сайхан ярилцаад тэр цагийг ингээд одоо миний хайрын хэл байлаа гэхэд би хайрыг илүү ихээр мэдрээд одоо нэгсэндээ нөхөр маань миний хайрын хэлийг мэдээд надад тэр хайрыг мэдрүүлж явах юм бол нэгсэндээ би нөгөө хүнээ хайрлах нөгөө мэдрэмж маань бас илүү болох тийм боломжтой байдаг юм байна. Тэгээд энэ 5 хайрын хэл бол хүн болгонд тавуулаа байдаг хэрнээ яг анхдагч хайрын хэл гэхээр зэрэг яг саяны ярьсан 5-ын аль нэг нь илүү ихээр давмгаалцсан. Тэгээ энэ бас нэг юм зүгээр нэг тест байдаг. Тэгээ тестээр ингээд тэр асуулгыг ингээд бүглөөд явахаар одоо таны анхдагч хайрын хэл буюу одоо бэлэг авах хайрын хэл нь 70% таа байна, 80% таа байна. Бодсон нь болохоор ингээд 5%, 3% гэд гараад ирдэг. Тийм тест бас онлайнаар байдаг юм байлаа. Тийм болохоор би нэг хувийн чанартай асуулт асууж байгаа. Танай гэр бүлийн танай нөхөр болон таны хайрын хэлтлийн давмгайлсан одоо юу нь аль нь вэ? За тэгээд яг энэ номыг уншаад яг ажиллаж эхэлсэн байхгүй юу? Тэрнээс өмнө бол мэдтгүй байлаа. Тэгээд ажиглаад эхлээд байхад баг охиноосоо эхлэв л да. Миний баг охин бодоод их одоо хүмүүсийн ярьдгаар бол нялуу гэх юм уу те. Бид нэр анхандаа мэдхгүй манай интраа нялуу гэж ярьдаг байсан. Тэгээд яг ингээ хайрын хэл гэдэг энэ зүйлийг ингээд уншаад ойлгоод ирсэн чинь миний охины хайр хэл чинь нөгөө хүрлцэх юм байна. Тэрвэрлэх маш их дуртай, илүүлэх, хажууд наалтас суух, өмсүүлэх аюул их дуртай юм байна гэд. Тэгээд яг тэр нөгөө хайрыг илүүхээр хүлээж авдаг хэлээр нь ярихаар хүүхэд илүү их нөгөө өөртөө итгэлтэй, маш их баяр хөөртэй. Тэгэл ер нь юуг л бол баг юуг те би чадна гэж те ингээл айгүй их нөгөө урам авдаг. Айгүй хөөрхөн болдог хүүхэд. Дунд охин маань болохоор бэлэг авахулах айгүй дуртай. Бэлэг аваад өгчвөл теста яг л тэр хайрын хэлэн ингээл хүрж байгаа байхгүй юу? Одоо хайрыг мэдэрч авч ийн гэсэн үг шүү. Хайрыг илүүхээр тий мэдэрч авч байгаа. Тэрнээс биш би дотроо хайртай гэд бодцоод би өөрийнхөө хайр хүлээж авдаг одоо тэр юу гэдгийг хамтдаа цагийг өнгөрүүлэх тэр хайрын хэлэл би мэддэг болвол би нөгөө нөхрөө 3 хүүхдээ яг тийм гэж бодох гээд байдаг.
Тийм учраас л яг тэр зүйлээ би гаргаад авахад нөгөө хүмүүс ч яг над шиг тэгэж илүү хүчтэй, илүү гүн хайрыг хүлээж авахгүй болохоор над шиг тэгэж баярлаж над шиг тий болохгүй. Тийм болохоор хүү маань болохоор зэрэг ингээд хамтдаа цагийг өнгөрүүлэх айгүй дуртай. Яг ингээд нүд рүүгээ хараад ярилцаад ингээд суугаад за тэгэл ер нь ээж байна уу? Ээж гэртээ байна уу? Ээж хизээ ирэх үү гэл ингээд надтай ингээд үргэлж хамт байх гэдэг. Нөгөө хамт байхаар илүү аюулгүй, тайван тэгээд яг ингээд хоёлаа нүдээ хараад яриа суух юм бол миний үгийн нөгөө сэтгэл судлаачдын хэлдэг нь болохоор юм нөгөө сэтгэл хөдлөлийн сав гэдэг зүйл хүн болгонд байдаг юм байна. Сэтгэл хөдлөлийн сав. Тэр нь дүүрэн байдаг, эсвэл дундуур байдаг, эсвэл бүр хов хоосон байдаг. Энэ нь нөгөө хайрыг хэр хүлээж авч байна вэ гэдгээс маш их хамаардаг юм байна л да. Тэгээд хүү маань тийм. Нөхөр маань болохоор зэрэг эрэгтэй хүн бас яг ингээ хараад тахад нэг яг тийм амар биш юм байлээ. Тэгээ миний хувьд бол магтаал гэж урмын үг гэж би бас олж харсан. Тэгээд нөхөртэй хэлсэн, нөхөр маань зөвшөөрсөн. Тэгээд нөхрөө магтаж урамшуулахаар нарт чинь бас айгүй их юм сэтгэлийн тэгэхтэй их хүчтэй болдог гэж би бас хардаг л да. Тэгэхээр ерөнхийдөө бол танаас одоо нөгөө тэрврүүл хүнсүүлэх, эсвэл бэлэг авах, эсвэл халамжлуулах гэдгээс илүү магтуул урмын үг сонсхийг их хүсдэг гэсэн үг юм байна те. Тэгжээш эхнэр маань надад хайртай юм байна гэдэг энэ цад хүчтэй мэдрэмжийг авдаг. Тэрнээс ч би өөрөө нөгөө нөхөртөөгөө хамтдаа юм нөгөө цагийг өнгөрүүлэх дуртай тийм хайрын хилтэй хүн байжээч нөхөртөө яг тэр зүйлийг ингээд шахаа шаарда тий хоёлаа хамт байх гээд ингээд байх юм бол тэр хүн надаас очих нөгөө хайр маань яг уу ерөнхийдөө бол хайртай гэдгийг мэдээд яг нөгөө хүрээд сэтгэлийнх нь нөгөө утсыг хүнднэ гэж ярьдаг тий нөгөө мэдрэмжийг сэтгэлийнх нь хөдлөлийг бий болгоно гэдэг маань яг л тэр анхдагч нөгөө хайрын хил буюу яг тэр магтуулдаг яг тэр урмын үг авдаг тэр хэсгэнд яг л байдаг юм байна гэдэг харагддаг. Гэхдээ яг хөө ингээд ярихад айгу амархан л да. Яг амьдрал дээр ингээд би нэг ажиглаад яг тэр хайрынх нь хэлхийнхэн дагуу ингээд байнга тэрийг ухамсартайгаар бодоол зориулалт гаргаад ингээд өдөр тутамдаа явна гэхээр бас хэсэг хугацаа орно. Өөрийгөө дасгалжуулах хэрэгтэй. Заримдаа бид нар ч ажил төрлөөс одоо таг мартчихна. Юу болоод байгаагаа бараг мэдэхгүй шахуул нэг мэдгээд хагас бүтэн сайн ядарснаа гахаал амраал тэгэл нэг мэтгэд нэгдэх болол ажилдаа ороод ингээ явж байгаа. Тэгэхээр гэр бүлдээ цаг гаргана гэдэг маань л ерөөсөө айгүй чухал зүйлийн нэг байхгүй тий. За ярьлаа гоё зөндөх юм болоо. Тэгээд энд хүмүүс манаас зөндөө болон комментуудаас битсэн байна. За энэ комментуудаас нь уншихад бол танд их урам өгсөн комментууд их байна. За хайрын тухай ярьж нэгнийгээ хүндэлж амьдрах нь улс орны хувьд асар их нэмэр болно гэж нэг хүн бичсэн байна. Нар гэдэг хүн. За тэгээд та дараанаас өөрөө завтаа болохоор энийг уншаарай. За энд нэг юм содон асуулт байна. Воки гэдэг хүнээс хүн яагаад хайртай хүнийхээ төлөө өөрчлөгдөж болохгүй гэж. Ястаа гоё асуулт байна. Хайр гэдэг ерөөсөө нэг амьдралын их үндэс суурь. Хүн яаж энэ дэлхий дээр бий болсон юм? Хүн яаж энэ дэлхий дээр төрдөг юм? Ерөөсөө бодоод хахад үндэс суурь нь хайр байгаад байгаа байхгүй юу? Тэгээд хайр хүнд ямар хүчийг өгдөг юм гэхээр уулыг эргүүлэх, уулыг нураах, усыг эргүүлэх хүчийг хайр өгч яадаг. Бас амиа хорлох шийдэлт бас хайр хүргэж яадаг тийм ээ. Ийм бас маш хүчтэй сэтгэлд нь ингэж хүрдэг. Сэтгэлийн хөдөлгөөнүүд дотроос хамгийн хүчтэй нь хайр байгаад байгаа байхгүй юу? Тийм болохоор би бол чадна гэж бодож байна. Тэгэхээр чадахын тулд хамгийн эхлээд яг хайр гэж юу юм бэ гэдэг тодорхойлолтоо бас сайн ойлгоо. За ингээ 3 хэсэг хуваагдсан юм байна. Үндэс суурь нь энэ болцолгүй хайр юм байна. За ханам буюу харилцаа байдаг юм байна. Дээвэр нь буюу одоо эрос романтик хайр байдаг юм байна. Тэгээд дээр нь ингээд миний хайртай хүний хайрын хил минийхээс ялгаатай байх боломжтой юм байна гэдгийг бас сайн ойлгох хэрэгтэй.
Тэгээд та хайртай хүнийхээ төлөө хэдэн километр газрыг хүүтэнд туулж чадна. Очиж уулзахын тулд тийм үү? Хайр ийм хүчтэй. Тэгэхээр та өөрчлөгдөж чадна гэж би хэлмээр байна. Хайрынхаа төлөө хүн өөрчлөгдөж чадна. Бас нэг надаас нэг асуулт байна. Анхандаа яг таны хэлснээр нөгөө нэг анх танилцаал одоо анхны 1 2 3 жил ингээл хүмүүс нөгөө биеийн хадлаа юу ч хийвэл хийчихээр одоо яг таны хэлдгээр хүүтэнд гадаа ч гэсэн дараал хүлээдэг ч юм уу яваад очдөг. Гэтэл одоо нөгөө нэг 6 7 жил 8 жил 9 жил 10 жил энэ гэж удаад ирэхлээр нөгөө нэг хайртайхын төлөө тэгэж явахаас илүү за чи өөрөө яваад хүрээ дэрээ гэдэг юм уу тий. Нэг иймэрхүү байдал ингээ үүсдэг шүү дээ. Яг энэ тал дээр хайраа хадгалахын тулд ер нь хүн яах ёстой юм болоо? Харин тий. Одоо яг энэ хайраа хадгалах тал дөнгөж гэр бүл бий болж байгаа залуу осуудад өгөх зөвлөгөөнүүд нь бас ялгаатай байгаа байхгүй тий. Тэгэхээр хайраа хадгалахын тулд яг гэхээр хүн суралцах хэрэгтэй юм болов гэж миний хувьд бодоод байна. Яагаад гэвэл энэ суралцах өдрөөр шин зүйлийг ялангуяа энэ гэр бүлийн харилцаан дээр, үр хүүхдийн харилцаан дээр хүүхдийн сэтгэл зүй тэгээд дээр нь эрэгтэй хүн, эмэгтэй хүнээс ямар ялгаатай билээ те бидний юм хүлээж авдаг, хардаг үнцэг бүгд ялгаатай. Ийм зүйлийгээ би сурч мэдэхгүйгээр хайраа хадгална гэхэд бол бас амар биш. Тийм болохоор миний хувьд бол энэ хүмүүс яг энэ хайраа хадгалахын тулд яах юм болоо бид хоёр одоо 7 8 жил болчлоо хүүхдүүд маань бас овоо том болчлоо. Гэтэл яг ингээл анх болцоход нэрэл намайг ста машинаар ирж аваал те даарчгүй хурчгүй гэдээс нөхөр маань өнөөдөр харин чи өөрөө яваад ирэхгүй гэж ингээд гомдсон шүү дээ юм хэлсэн тий гомдлгүй яах вэ тэгэхээр энэ зөвхөн нөхрийн хариуцлага бас яг биш. Тэгэхээр эднэрийж хариуцлага бас мөн. Тэгэхээр хоёулынгийнх нь хариуцлага хайраа авч явна гэдэг хин яг дан нэгнийх нь хариуцлага бол биш гэж бодож байгаа. Тэгээд яг миний хувьд бол нөхөртөө би ингээд унссан, мэдсэн тэгээд хэрэгжүүлчихэд гарсан үр дүнгээ бас ингэж ярьж өгдөг л дөө. Тэгэхээр нөхөр маань нэгсэндээ бас тодорхой хэмжээнд мэдээлэл хоёр дахь их усүрээс нь авдаг гэж болно тийм. Тэгэхээр хайраа одоо халуухан одоо энэ сэтгэлийн хөдөлгөөний хүчтэй тэгээ дээр нь суураа алдахгүй ханаа ингээд бас нураахгүй дээврээ бас цоолохгүй тулд тийм дээврээ цоолохгүй тулд эхнэр нөхөр хоёрын хоёулангийн хариуцлага буюу гэр бүлээ авч үлдэхийн тулд гэр бүлээ сайн сайхан байлгахын тулд хоёулаа л өдрөөс өдөрт шин зүйлд суралцаж шин мэдээллийг олж авч өнөөдөр мэдээлэл авъя гэвэл асар их боломж биднэрт байна. Ном гэхэд чинь бид нар заавал худалдаж авахгүйгээр онлайнаар PDF хэлбэрээр нь худалдаад авч जैन. Ном бас харьцангуй хямдхан болж जैन тий. Тэгээд мэдээлэл авах юм бол асар их байгаа. Тэгээд бас гэр бүлүүдтэй хайраа бас хадгалаарай. Тэр 7 жилийн өмнө гаргасан шийдвэр 7 жилийн өмнө хэрэлсэн хайртай шүү гэдэг үг өнөөдөр хүчинтэй хിവэрэ гэж бас бодоод андуураад яваад тийм ээ. Өнөөдөр хэлэхэд яг өнөөдөр л хэлэх цаг чинь. Өнөөдөр хайртай гэдгээ, өнөөдөр ямар их хүндэлж явдгаа, өнөөдөр ямар их хайрт нөхрөөрөө эхнэрээрээ бахархаж явдгаа, тий? Хэлэхэд үнэхээр оройтхгүй. Тэгтээ битээ бас удаарай. Энэ маань шин байх ёстой. 7 жилийн өмнө хуучин хайртай шүү гэдэг үгээрээ та хайраа өнөөдөр хадгалаад аваад явна гэвэл бас хэцүү. Тийм болохоор тэр хайр гэдэг үгийг өдөр болгон шин байлгаж биендээ хэлж байгаарай. Юуг нь илүү та хүндэлдгийг, юуг нь та илүү давуу тал гэж боддгийг хүн ер нь нэмштэй. Би ингээд надад дух байгаа ч гэсэн би тухай харчдаггүй байхгүй юу. Гэт хичнээн миний нүдтэй ойрхон ч гэсэн харж чадахгүй. Харин бусад хүмүүс миний тухайг харж чадна. Тийм болохоор хүн тэр бүр өөрийнхөө давуу талыг олж харддаггүй. Сайн сайхан зан чанараа хүн нөгөө тухай харж чаддгүйтэй адилхан тэр болгон олоод харж чаддаггүй учраас бид нар л харж байгаа нэг нь л бие биендээ хийлж дэлгөөнөө миний дүүгийн энэ зан чанар нь өстой гоё ахгүй чи өстой дайчин байхгүй чи тууштай байхгүй юу чи ингээд зорилгоо харчаад тэрнийхээ л ингээд тууштай явж чаддаг ийм өндөр дайчин охин биш үү гэд хилчих юм бол тэр хүний тэр өдрийн ажлын бүтээмж наатал нь тий ажлын бүтээмж сайжраад ирнэ амьдралыг илүү их сайхан юм байна гоё юм байна гэд урагшлах нөгөө тэмүүлэлт нь бий болно гих мэтчлэн бид нэрэ тэгэхгүй бол энэ сайнаага мэдчихэж байгаа юм чинь мэдчихэл байгаа байлгүй
нөгөө тухтай л юм чи тухай харж байгаа илгүй гэдэг шиг тий. Гэтэл яс юм дээр амьдрал дээр үгүй би тухай харж чадахгүй толинд харуул харах бах. Гэхдээ толинд харлаа гэд миний зан чанар шууд миний үүдээс харагдахгүй шүү дээ. Тийм болохоор хажуудахта ялангуяа ойр байгаа эхнэр нөхрөөд үр хүүхдүүд биенийхээ сайн сайхан зан чанарыг ер нь өдөр тутамд хэлж хахад сайн үг хизээч цөөднө гэж байхгүй шүү дээ тий. Тийм болохоор хангалттай сайн хэлж байгаарай л гэж сонсож байгаа бүх хүмүүстээ бас хэлмээр байна. За энд бас нэг тийм сонир асуулт байна бас. Ер нь хардалт байх ёстой гэж боддгоо. Ёстой бол яагаад, ёсгүй бол яагаад гэдэг асуултыг Үлзий Баяр Өөскөө Бямба гэдэг хүн тавьсан байна. За таньдаг хүн маань байна. За Үлзий Баяраа өдрийн мэнд. За эгч нь болохоор ингэж бодож байна. Хүний нэг төрөлхийн нэг юм чанар байдаг. Хайртай бол нөгөө өөрийн болгож нөгөө эзэрхийлэн түрэмгийлэн ч гэдэг лөө те. Эхлээд ингээ хайрлчаад дараа нь ингээд нөгөө яг өөрийн болгож ингэж нөгөө эзэмдэх те бүр нэг яг юм нэг төрөлхийн чанар бол хүн хүнд бол харьцангуй янз бүрдэл байдаг байх. Тийм ээ. Тэгээд чухам энэ зүйлийгээ та зөв илэрхийлж гин үү? Үгүй юу гэдэг чинь бас айгүй чухал асуудал болоод байгаа байхгүй юу? Тэгээд хардталт гэдэг бол үнэхээр буруу илэрхийлэх юм бол ямар аюултай бэлээ те. Нөгөө хүнийгээ бүр айгүй хэцүү байдалд оруулна, сэтгэл санаагаар унгана, стресст оруулна, айгүй хэцүү байхгүй юу. Тэгэхээр энэ бол сэтгэл зүйтэй бол би айгүй холбоотой гэж бодож байгаа. Тэгэхээр тухайн хүүхдийн бас өсөж бойдсон гэр бүлийн хүмүүжил аав ээжийн хоорондоо бас харилцажсэн харилцаанаас энэ маань айгүй их шалтгаалдаг зүйлээ гэж би бодож байна. Тэгээд мэдээж яг төрөлхийн мөн чанар маань хайрлсан зүйлээ өөрийн болгоод эзэмшээд эзэрхийлдэг харамлаад ингэдэг ийм төрөлхийн чанар угаасаа байгаа юм чинь харин энийгээ яаж зөв илэрхийлэх вэ? Тэ? Гэдэг дээрээ бид нар л өөр төрөл нэгсэнд ажиллана л гэсэн үг байгаад байгаа болохоос биш хайртай бол заавал хардах ёстой. Хардна гэдэг чинь би энийгээ зовно л гэсэн үг биш. Ямар үр дүн гарах юм мэдээч сайн үр дүнд хүрэхгүй шүү дээ. Тэ? За энэ ч бас дахиад нэг асуулт байна. Таны одоо энэ уншиж байгаа жишээлбэл таны энэ хайрын тухай энэ сайхан номнуудыг хаанаас олж уншиж авч болох вэ гэсэн асуулт байна. Наранбаатар Баасан сүрэн гэдэг хүн байна. За миний хувьд болохоор зэрэг би Монгол номнууд ер нь уншдаг. Ихэвчлэн миний уншдаг номнууд бол англи хэл дээр байдаг. Тэгээд би англи дээр номнуудаа Amazon-оос эсвэл Шведэд байдаг нөгөө Bokus.se гэх нэг онлайн номын дэлгүүрүүд байдаг шүү дээ. Тэднээс олол захиалаад авчдаг. Тэгэхээр яг одоогоор тийм миний уншиж байгаа энэ хайрын 5 ил яг монгол хэл дээр орчуулагдаж гарсан болов би яг сайн мэдэхгүй байна. Байсан санагдаж байна. Хайрын 5 хэлгээд нэлээд олон жилийн өмнө уншиж ирсэн. Ер нь тэгээд яг энэ сэдвийг та яг анхааралд аваад номын дэлгүүрүүдээр очиод яг энэ хайртай холбоотой сэтгэл зүйн талаас ч юм уу те хүмүүсийн ийм бичсэн ном байна уу гэд орчуулгын ч ном байна уу гэд асуух юм бол өнөөдөр маш олон гоё орчуулгын номнууд Монголд маань зарагдчихж байгаа. Мэдээлэл бол би бол хангалттай байгаа гэж бодож байгаа. Тийм болохоор бас хүүхдийн сэтгэл зүйн талаар тэгээ дээр нь бас нөгөө YouTube-ээр маш их нөгөө сургалт семинарууд лекцүүд бид нар маань бас айгүй их хэрэг болдог надад. Тийм ер нь л голдоо англи дээр уншаал англи дээр сонсоод Монгол дээр бас Наранбаатар гэдэг сэтгэл зүйч залуу байгаа. Тэрний номнуудыг бас уншиж байгаа. Яс яриагийн сонсдог. Би бас тэгдэг. Бас нэрээ айгүй чухал зөвлөгөөнүүдийг бол Наранбаатар сэтгэл зүйч маань өгдөг. Ер нь тэгэл хувь хүний хөгжлийн чиглэлээр лекц уншиж байгаа тэр YouTube дээр байгаа хаа. Тэр хүмүүсийн тэр дасгалжуулагч багш нарын лекцүүд ч гэсэн ер нь нэг үе бодох юм бол маш гоё нэвтрүүлгүүд хийгддэг.
болцсон байгаа Монгол дээр. Тэгээд YouTube дээр бас тавигдсан болохоор мэдээлэл бол хангалттай байгаа гэж би бодчих. Аха. За энэ дээр танд бас урам өгсөн байна. Мэддэг мөртлөө мэддэггүй, анзаардгүй хэрэгтэй зүйлийг ярьж аваад баярлалаа гэсэн байна. Баярлалаа. За бас энд болохоор хэрвээ хайрын одоо хоёр өөр хэлтэй байх юм бол хоорондоо яаж ойлголцох вэ гэсэн асуултыг инх бэлгэн отхон баяр асуусан байна. Альтрын дэхт ерөөхдөө энэ талаар нэг хэлт ярьсан тий. За ярьсан. Гэхдээ нэмээд нэг хэлэх зүйл гэх юм бол би түрүүн бас дурдаад өнгөрсөн. Анзаарах юм бол одоо юу гэдгийг нөхөр нь ингээд маш их халамж тавиал гүүгэл ах юм бол нөхрийн хайрын хэл магадгүй тэр халамж байх боломжтой. Ягаад гэвэл хүн өөрөө юу хүсэж чинь тэрийг нөгөө бусдаас хүсээд нөгөө авахын тулд бусдад өгөөд идэг те. Тэгэхээр нөхөр чинь танд юу өгөөд вэ? Эхнэр чинь танд юу өгөөд вэ? Тэрийг танаас хүсэж байна л гэсэн үг нэгсэн доо. Тэгэхээр хайрын хэлийг бас нэг мэдэж болох нэг арга зам нь бас тэр байж болох юм тийм ээ. Нөхөр чинь танд ингээд бэлэг авч өгвөл гэтэл таны хайрын хэл бэлэг авах биш байхад нөхөр чинь танд бэлэг авч өгөөд бол магадгүй нөхрийн чинь хайрын хэл бэлэг авах байх магадлал маш өндөр. Яг тийм юм байна. За. Тэгээд эндээс хайрынхаа хэлийг ойлголцоод хайрынхаа хэлийг эхлээд олоод авчих юм бол яагаад яг тэр хайрын хэлийг нь ярьж болохгүй гэж тийм ээ. За ихтэй тантай яг 100% санал нийлж байна. Энд ч бас хүмүүс бичсэн байна. Маш чухал зүйлийн талаар ярьж байгаад баярлаа. Зул мандах ихч маань их мондог шүү. Баярлаа. За баярлалаа. За тэр альтрууны хэлсэн онлайн тестийг хаанаас яаж олж авах вэ гинэ? Google-ээс ер нь бол хайчих бах тий. Google дээр 5 love languages quiz гэж байгаа. Яг тест дээрээ биш, quiz гэж байгаа. Бас англи дээр байгаа. Тэгэхээр англи хэлтэй хүмүүс маань тэрийг ороод бөглөөд үзэх юм бол яг хэдэн хувьтай байгаагаа бас асуултандаа яг зөв хариулж чадвал яг өөрийгөө бас олоод авах магадaltaй. Нөхрийгөө бас эхнэрийгээ бас өмнөөс нь хариулаад тэ эсвэл цуг сууж хатаад миний хайрын хэл энэ нь ийм өндөр хувьтай юм байна. Миний арьтах юм байна гэд гаргаад ирж болно. Тэгээд мундаг гэж хэлж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд би бол мундаг гэж хэлэгдэхээр хэмжээний бас яг ийм зүйл одоо яг надад хүлээж авахд бол тийм юу биш байна. Одоо тохирохоор зүйл биш гэж би бодож байна. Ягаад гэвэл манай Монгол эмэгтэйчүүд маань өөрсдөө аягүй тийм агуу эмэгтэйчүүд байдаг. Тэгээд ер нь бүх зүйлийг ингээд дагаад явах аягүй сэтгэлийн тэнхээтэй. Тэгэхээр тэр мундаг гэдэг тэр нэрэнд тохирох маш олон эмэгтэйчүүд маань одоо Монголд очиж байна. Дэлхийн олон өнцөг булан бүртээ байж байгаа. Тийм болохоор би бол яг тийм мундаг эмэгтэй биш ээ. Харин яавал энэ гэр бүлийг те илүү одоо сайхан болгох боломжтой байдгийн бэ гэдгийг одоо ингээд нөгөө судлаад ерөнхийдөө олсон мэдээлэл уншаад ойлгоод өөрийнхөө амьдрал дээр буулгаж үзээд тэгээ гарч байгаа үр дүнгээсээ харин бусдтайгаа хуваалцах зүгээр юм хүсэлтэй л жирээ нэгэн ээж ихнэртэй ийм эмэгтэй байгаамаа. Тэгэхээр мундаг гэж хэлсэн хүмүүстээ баярлалаа. Гэхдээ би яг тэр нэрэнд чинь тохирох хүн яг хараахан биш ээ л гэж хэлмээр байна. За тав дээр одоо холбогдоод нэвтрүүлэг маань нийтдээ 55 минут болох гэж байна. Энэ нэвтрүүлэг маань 60 минутаар хийгдэх ёстой байгаа. Тэгээд яг одоо 155 үзэж байна. За би танд мэдээлж байгаа шүү. Надтай ярьж байгаа учраас үзэж харж амжааг байгаа. Тэгээд нэг сүүлийн нэг асуулт байна. Их сонирхолтой. Хүмүүс ингэж ярьдаг шүү дээ нөгөө хоёр өөр орны хүмүүс хоорондоо ингээ хайр дурлалтай болоод амьдрахаар зарим хүмүүс нь өөртөө Монгол одоо их хэлээр ойлголцож чадахгүй байхад хоёр өөр орны хүмүүс одоо төгс тэр хэлээр ярихгүй байж яаж хоорондоо ойлголцож хайр дурлал бий болоод яаж амьдраад байна гээл зарим нь ярьдаг. Зарим нь болохоор хайр дурлалд ерөөсөө хэл хамаагүй ерөөсөө сэтгэл чухал гэдэргээл янз ярьдаг шин. Энэ тал дээр та бас юу гэж боддог вэ? Миний хувьд бол би яг наад талаар ч бодож ирсэн юм аа. Тэгээд яг ийм эмгтээчүүдтэй яг ийм ирчүүдтэй хандаад хэлэхэд яг хүний их хэл гэдэг хүний сэтгэлийн хөдөлгөөнтэй хамт явж байдаг. Үнэхээр би монголоор ярих юм бол миний сэтгэлийн хөдлөл эсвэл би өөрийгөө илүү ихээр илэрхийлэх боломж надад байгаа тий. Ягаад гэвэл энэ миний төрөлх хэл учраас.
англи юм уу швед хэл гэдэг юм бол нэгт би өөрийгөө би маш сайн сурсан байлаа ч гэсэн би тэрийг өөрийгөө илэрхийлэхдээ бүрэн ашиглах ч юм уу эсвэл нөгөө их хэлтэй чинь хамт нөгөө хүний сэтгэлийн хөдөлгөөн ингэж илэрхийлэгдэж гарч идэг учраас яг тэр зүйл нь бас хязгаарлагдах боломжтой гэж миний хувьд бол бас бодож ирсэн. Тэгээд мэдээж хайр сэтгэл түрэн хэлжсэн хайр сэтгэлийнхаа төлөө хүн нэрэл уулыг нурааж усыг эргүүлж чадах юм чинь хайр сэтгэл байхад бас болно. Гэхдээ дан хайр сэтгэл байхад болно гэд яг нөгөө өөрөөсөө шалтгааллах зүйлээ бас хийхгүй яваад иж бас болохгүй тий. Тэгэхээр өөр орны хүнтэй суудсан байлаа ч гэсэн яг л тийм өөрийгөө өдөр тутамд хөгжүүлэх шин зүйлийг мэдэж авах мэдэж авсан зүйлээ ойлгоод амьдрал дээр өөрийнхөө амьдрал дээр буулгаад аль нь тохирч байна аль нь тохирохгүй байна гэдгийг олж аваад тэгээд хэрэгжүүлээд үр дүн нь гараад заад энэ хүний нэг л хүний харсан үнцгийг уншиж байгаа шүү дээ. Тэр харсан үнцгийг эсвэл ямар нэгэн судалгааг уншиж байгаа тий. Гэтэл яг өнөөдөр зулмадах гэдэг хувь хүний амьдрал дээр энэ яаж бууж ирэх юм? Юунд тохирох юм? Юунд тохирохгүй байх юм гэдгийг бас ингэж хэрэгжүүлж үзчихээж ингүүл болдго юм байна, нэггүй бол болдго юм байна. Энэ Америк хүн бодож ингэж битсэн нь өнөөдөр Монгол хүмүүний одоо энэ соёл итгэл үнэмшил дээр хэрхэн яаж бууж ирэх вэ гэдгийг бас ингэж харьцуулж бодохгүй болвол яг тэр байгаа зүйлийг шууд буулгах гэх юм бол бас учир дутагдaltaй байгаад байгаа. Тийм болохоор нөхөртөөгөө их нартайгээ маш сайн одоо гадныхан бол илүү сайн ярилцдаг гэж би бодож байна л доо. Тэгээ эмэгтэйчүүдийг итэг тийм бүрэг байгаараа тий өөрийгөө илэрхийлжээж танай амьдрал сайн болно. Чи өөрийгөө бүрэн илэрхийлж сурч ээж амьдрал чинь сайн болно. Тийм болохоор нэг тав тухтай байдал буюу одоо нөгөө за нэг олон юм яриад яг уу би нэг сайн хэл мэдэхгүй юм чинь гэж өөрийгөө ингэж нөгөө хорж тий ингэж хязгаар тавихаа оронд шинээр зүйлийг сураад шинээр үг сураад өөрийгөө илэрхийлж өөрийгөө эвдэж ингэж шинэ орчиндөө дасаж өөрөө ингэж чийл өөрөө эхлэхгүй юм бол чийл санаачлагыг авахгүй юм бол амьдрал чинь шууд чамаас хамаарч байгаа тий. Хин нэгэн таны өмнөөс хэлж өгнө гэж байхгүй, хин нэгэн таны өмнөөс шийдвэр гаргана гэж байхгүй. Тийм болохоор өнөөдөр та өөрөө энэ амьдралыг бүтээж байгаа, та энэ амьдралыг босгож байгаа хүн учраас та өөрөөсөө шалтгааллах хариуцлагатай хийх ёстой зүйлсээ хийгээд өдөр тутамдаа харин өөрийгөө хөгжүүлээд явах юм бол ямар ч хүнтэй суусан гэр бүл сайн сайхан хөгжин цэцгэлж амар тайван сайхан аз жаргалтай байж чадна л гэж бодчих. Баярлаа. Одоо энийг бас үзэж байгаа хүмүүс сонссон бах тий. Яг тэгэхээр манай нэвтрүүлгүүд ер нь Positive Mongolians-ийн төслүүдийг хөвшлэн гадаад улс орнуудад байгаа монголчууд их үздэг. Тийм учраас энэ бас яг очих ёстой хүмүүстэй бас хүрсэн байх гэж найдаж байна. Дээрээс нь бас нэг яг энэ хайрын тухай сэдв ерөөсөө бүр амар том юм ингээл асуух гэхээр танаас ингээл талын янз янзын юм асуумаар санагдаад. Миний мэдэхгүй зүйл маш их байгаа. Би мэдж байгаа зүйлээсээ мэдж байгаа өнцгөөсөө одоо минийх чинь болоод маш их хязгаарлагдмал ганц хүнийх учраас тийм маш жоохон байгаа. Гэтэл миний мэдэхгүй, миний сонсоогүй хайрын талаар өчнөө гоё гайхалтай зүйлүүд бас байгаа штэ. За тэгээд энэ нөгөө хайрын тухай энэ сэдв бас ингэ яригдахлаа гэр бүлийн хайр, ах дүүсийн, эх дүүсийн, найз нөхдийн ингээл өчнөө олон хайрууд байгаа хэл та. Тэгээ энэ дундаас хүмүүсийн хамгийн ярих дуртай сэдв бол анхны хайр гэж бодож байна. Тэгээд нэвтрүүлгийнхаа төгсгөлийг сайхан анхны хайр гэдэг сэдвээр яриад дуусгая гэж бодож байна. За тэгэхээр анхны хайр гэдэг нь миний хувьд бол ингэж боддог шүү дээ. Яг өсвөр наснда тий хүүхдээс одоо том хүн болох энэ шилжилтийн нас байгаад байгаа шүү дээ. Энэ наснда анх удаа эмэгтэй хүн эсрэг хүснийхаа хүнийг эрэгтэй хүн гэдэг талаас нь тий эрэгтэй хүн эсрэг хүснийхаа хүнийг эмэгтэй хүн гэдэг талаас нь гэдэг арай өөр арай нэг сонирхож ингэж харах тий тэр нэг юм одоо нэг физиологич байна сэтгэл зүйнч байна би махбодын ч ингэ шилжилтийн айгуу тийм хурдтай тийм шилжилтийн үе явагдаж байгаа шүү дээ. Тэгээ тэр яагаад тийм хүчтэй сэтгэл төрүүлээд тэгсээр нэг ихэнх нь бүтлгүүтэд байна вэ гэхээр зэрэг те миний хувьд болоод ингээд анхны төрсөн сэтгэлдэл хизээч хүний ойр санамжаас ингээд арчигддаггүй маш хүчтэй дурсамж болоод байтчихдаг
гэж миний хувьд бодож байгаа. Тий. Тэгэхээр миний тэр нөгөө эсрэг гүйснийхаа хүнийг эрэгтэй хүн байна гэж анх олж харсан тэр нэг сэтгэлийн маш хүчтэй хөдлөлөө шүү дээ. Тий. Энэ ямар гоё охин бэ? Энэ ямар аштайхан банд вэ гэд ингээд анх удаа харсан тэр сэтгэлийн хөдөлгөөн маань маш хүчтэй учраас миний нөгөө ой санамжинд маш ингээд бат бөх. Одоо ингээд анхны хайр гэж ярихад хүн болгон магадгүй шууд анхны хайраа бодох. Шууд тэрийг ингээд ой сан За. энэ хүчтэй мэдрэмж маань анхны хайрыг илүү юм шиг тий анхны хайрыг илүү чухал юм шиг ингээд ийм болгочоод байгаа байхгүй юу. Тэрнээс биш анхны хайраараа суугаад өнөөдөр салцсан хосууд маш их байна тий. Анхны хайраа одоо нөгөө олж чадаагүй байж байгаад эсвэл анхны хайртай хүндээ хайртай гэж хэлж амжааг байжгаад өөр хүний эхнэр нөхөр болгочоод одоо ч гэсэн дурсан санаад тэгсэн хэрнээ өөрөө бас хүний эхнэр ч юм уу нөхөр болчоод ингээд явж байгаа ч гэр бүлүүд маш их байгаа тийм болохоор яг ийм шүү гэд ингээд тодорхойлоод ингээд яг энэ тодорхойлолт үнэн байхгүй юу яг энэ миний харж байгаа үнцэг мөн байхгүй юу гэж хэлхийн арга байхгүй. Харин миний зүгээс бол анхны харсан юм болгон анхны төрсөн сэтгэл хизээч хүний ой санамжаас алдагддаггүй. Ягаад гэвэл сэтгэлийн хөдөлгөөн тийм их хүчтэй байгаа учраас бид нар ч өсвөр наснда тэрийгээ нөгөө хянах нөгөө сэтгэл зүйн бэлтгэл сэтгэлийн юу би болоогүй байж ах үе байсан байна л да. Одоо ер нь тэ ботход одоо бол харцсангүй 20 гарсан хүмүүс 30 гарсан хүмүүс нэг юм сэтгэлийн хөдөлгөөнөө нэг удирдах нэг жоохон хязгаар тавих тэр одоо чадварт суралцсан байдаг бол өсвөр насных нь бүр тэр нь эхлээчгүй явж байгаа штэ. Яг го бас эцэг ихээс хамаарна тий. Яг ийм юм болдгий шүү минь охоо. Яг ийм юм болдгий шүү минийхөө гэд уртаас ингээд мэдээлэл өгөөд тэр хүүхэд тэрийг ингээд мэддэг байжгаад хүлээж авах юм бол арай өөрөөр хандах магадлалтай. Гэтэл огт юу ч мэдээгүй явж байгаад тийм юмд орчхороо нөгөө хүүхдүүд маань тэгэл хоёр биндээ татагдал хүсээгүй бэлгийн харилцаанд гэрлэлтээс өмнө ороод тэгээд хүүхдээрээ шахуу хүүхэд гаргаад тэгээд тэр хариуцлага өөрсдөө өөрч чадахгүй давхар аав ээж нь хариуцлагыг нүрээд давхар ээж аав нь хариуцлага үүрч байгаадаа бухимдаад нөхрийн ч юм уу эхнэрийн ч юм уу буруутгаад тэгээд хоёр талын маань аав ээжүүд хоорондоо харилцаан дээрээ тийм сайн биш тэр нь нөр хүүхдэд нь бас нөлөөлөөд тэгээд ийм амьдрал бол бас ер нь байгаа гэж миний хувьд бодож байгаа. Тийм болохоор анхны юм маш хүчтэй байдаг юм байна. Сэтгэлийн хөдөлгөөн маш хүчтэй байсан юм байна. Оргилж ирсэн юм байна. Тийм учраас анхны хайр юм дурсамжтай, сайнарч бай, муугараач бай дурсамжтай тийм ээ гэж миний хувьд бол бодож байна. За, ингээ нэвтрүүлгээ төгсгий гэсэн чинь ингээ тантай бүр яриад л аймаар санагдаад зөндөө юм асуумаар санагдаж байна. Үнэхээр гоё ялла. Баярлалаа. Өнөөдрөөс хайр гэлдэхлээр амар мэдчих юм шиг ингээл нэг сонио ойрхон чив санагдадсан юмнээсээ яг сонссон чи амар дутуу зөндөө юм анхаарах хэрэгтэй юм байна. Бас үзэж байгаа үзэгчид маань бас энийг ойлгосон байх. Маш их дутуу байгаа юм байна. Өчнөө их юмыг ойлгох, датлагжуулах, сурах хэрэгтэй юм байна. Тэгээд саяхан Наранбаатар сэтгэл зүйчийн нэг бичлэг үзэж байхад ингэж хэлжсэн хүмүүс өсчин ордог, гоо сайхны газар ордог дэлгүүр орж яваад хувц авдаг одоо ингээл өөртөө гадна талаас яг анхаарал тавьдаг юмнээсээ сэтгэл зүйн дотоод талаасаа дотор энэ талдаа ерөөсөө сар болгон өсчөнд ордог шигээ гоо сайханд ордог шигээ ингээд сэтгэл зүйн юм хоол тэжээл авах юм юу их хомс байна гэж ярьжсэн. Тэгээ яг энэ ч утгаараа та бидний одоо энэ хийж байгаа нэвтрүүлэг хүмүүс маш олон хүмүүс хоол тэжээл нь болоод тэгээд цаашдаа бас сэтгэлээр унсан үед нь итэх урам зориг нь болоод сайхан одоо амьдралаа өргөжлүүлээд аз жаргалтай гэр бүлдээ хайр дурлал авч явахт нь туслана гэж найдаж байна. Тэгээд яаж одоо анхны хайр гэсэн ийм сэдвээр нэвтрүүлгийг дуусгах вэ? Мэдээж анхны хайр бол аль үжээ ингээд одоо зампраад алгуулсан. Тэгээд одоо байгаа сайхан гэр бүлтэйгээ хайртайгаа байгаа хүмүүс хамгийн сүүлчийн асуултыг тань тавиад ингээд нэвтрүүлээ жинкнээсээ дуусгая. Тэр нь болохоор ямар асуулт вэ гэхлээр хүмүүс одоо нэг хайрын хамгийн том бэлэгдэл миний хайрын бэлэг хүүхэд болж ирлээ энэ гэж ярьдаг штэ. Энэ талаар сайхан танаас сонсоод нэвтрүүлгээ тасгая. Тэгээ хүүхэд гэж ярихаар бас их юм ярих гэдэг юм л да. Энийг маш товчхон болгоод тэгээд хүүхэд ирээдүйд ямар хүн болох вэ гэдэг нь ерөөсөө хүүхэд анх бүрэлдэхэд тий
эцэг эх хоёр ямар бодолтой байсан бэ гэдгээс тухайн хүүхдийн ирээдүйд шалтгаалж эхэлж байгаа байхгүй юу. Тэгэхээр та үнэхээр өнөөдөр гэр бүлээ төлөвлөх гэж байгаа залуучууд маань ялангуяа бид нар залуучуудаа өнөөдөр юу гэж зөвлөхийг хүсэж байна гэхээр зэрэг тэр хүүхдийг та хоёр хүсэж мэдж бүр зориултаар тэр хүүхдийг бий болохыг хүсэж байна уу? Эсвэл санамсаргүй тохиолдлын бэлгийн харилцаанаас тэр хүүхэд бий болж байна уу гэдгээс хүүхдийн ирээдүй хувь заяа маш их шалтгаална. Тийм болохоор гэр бүлүүд маань яг энэ түрүүний бид хоёрын ярьсанчлан энэ хайрын энэ гурван талбарыг маш сайн ойлгоод зүгээр сонсоод өнгөрөх биш, ойлгоод амьдрал дээр буулгаад энийг амьдрал дээр хэрэгжүүлээд хоёулаа бүр энэ чухал асуудлыг, энэ чухал хариуцлагыг, энэ чухал сэтгэлийн хөдөлгөөн, энэ чухал хүүхдийн ирээдүйг өнөөдөр бид нар зүгээр ярилцсан суухгүйгээр төлөвлөхгүйгээр ингээд урсгалаар нь бид нар ерөөсөө явж болохгүй. Тийм болохоор өнөөдөр үр хүүхэд маань өөртөө итгэлтэй, эцэг эх болгонд үр хүүхдээ өөртөө итгэлтэй хүн болоосаа гэж боддог хэрнээ хүүхэд болгон тийм байж чадахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр анх хүүхэд бүрэлдэж бий болохоос эхлээл. Тэгээд тэр гидсэнд байх 9 сарын хугацаа яг тэр төрөлтийн орон дээр ээжийн төрж явах үеийн орчин, сэтгэл санаа, эмч нарын хандлага бас хүүхдэд нөлөөлнө тий. Тэгэл гараал ирэх хугацаанд тэгэл дээш сургуульд орно, цэцэрлэг яслах хугацаа, сургуульд орно, өсвөр нас, тэгэл анхны хайр, анхны ажил, анхны сургууль гэл тэгэл цаашаага ажил төрөлдөө ороод ингээд хүмүүсийн энэ нас үе шатууд үнэхээр тус тустай маш чухал үүрэгтэй. Тэгэхээр тэр хаанаас эхэлж ийн гэхээр эцэг эх хоёр тэр хүүхдийг үнэхээр хүсэж дундаасаа бий болохыг хүсэж байна уу? Эсвэл үгүй юу гэдэг маань яг тэр хүүхдийг ирээдүйд хэн болох вэ гэдгийг л тухайн үед эцэг эх хоёр нэгсэндээ шийдчихэж байна л гэсэн. Тийм болохоор энэ дээр хариуцлагатай, энэ шийдвэр дээр маш хариуцлагатай, энэ хариуцлагатай шийдвэр дээр нь хоёр талынх нь аав ээжүүд хүртэл чатгаараа зөвлөж, чатгаараа оролцож энэ гэр бүлийг гэр бүл шиг гэр бүл байх юм бол хувь хүн шиг байх юм бол гэр бүл шиг байна. Гэр бүл шиг байх юм бол улс орон шиг байх боломжтой. Тийм болохоор хувь хүний хөгжил, хувь хүн ямар байх вэ, хувь хүн хэн байх вэ гэдгээс улс орны хөгжил шууд хамаарна. Тийм болохоор хувь хүнийхээ хөгжил дээр хүмүүс минь анхаараач. Өөрийгөө өдөр тутамдаа хөгжүүлээч. Энэ дээр цаг зав гаргаач. Би аль хэдийн гэр бүлтэй олцсон юм чи би өнгөрсөн хүн гэж бас битгий бодооч тий. Өнөөдрөөс нэг шин зүйлийг сураач. Мэдээлэл авъя гэвэл асар их байна. Найс нөхдөөрөө суугаад ярихаараа үр хүүхдээ яавал зөв сайхан хүмүүжүүлэх үү? Юу нь муу байгааг нь ярих биш. Яавал илүү сайн болгож үр хүүхдээ зөв тал руу нь хөгжүүлэх үү? Чи танах ямар арга хэмжээ авч чинь, манах ямар арга хэмжээ авч чинь, ингэсэн чинь бүтсэнгүй, ингээд хүмүүжүүлсэн чинь болдго юм байна шүү гэд аав ээжүүд уулзаад ярихдаа, найс нөхдөд уулзаад ярихдаа улс төр бишээ. Тэ? Энэ хямрал ярих бишээ. Харин яавал ирээдүгээ бид нар сайн сайхан болох уу? Яавал танаа хүүхдүүд сайн хүүхдүүд болох уу? Яавал манай хүүхдүүд яах вэ? Хүмүүжил нь ямар байх вэ? Яах сэдв аюул их байгаа. Дараа нь хоёлаа тэгвэл дараагийнхаа сэдвүүд дээр бас энэ их цаашаа ярмаар байгаа энэ сэдвүүдийг бас сонгоод үзэгчтэйгээ ярилцаад үзэгчтэйгээ дараагийн удаа уцаар дуудлага хүлээж авна. Тэгэхээр манай үзэгчид бас сонсож байгаа. Дараагийн нэвтрүүлэг маань гарах үед та бүхэн уцаар залгах боломжтой. Хагас сайн өдөр болгоны 11 цагаас нэвтрүүлэг маань Шведийн цагаар 11 цаг, Монголын цагаар 17 цагаас. За тэгээд мэдээж хагас өдөр болгон гарах нэвтрүүлэг маань тухайн бүртээ өөрөөр ингэсэн одоо сэдвт орон ингэ явагдах байгаа. Тэгэхээр тэр үеүүдэд та бүхэн уцаар холбогдож өөрийнхөө биеэр одоо асуултаа тавьж болно. Тэгээд өөртөөхөө бас уцаар ярих юм бол ийм юм байлаа. Facebook-оор ингээд нөгөө комент хийчихлээр өөрийнх нь Facebook-нд гарч байгаа учраас хүмүүс нөгөө зориглож одоо нөгөө нарийн нандин асууж чаддгүй. Уцаар холбогдох үед бол хэн өссөн хүмүүс холбогдох боломжтой. Тийм учраас хүмүүс илүү чухал нандин асах боломжтой гэж бас хэлмээр байна. За тэгээд харамсалтай нь ингээд цаг 70 минут орчим ярьсан байна. Тэгэхээр ингээд өргөжлүүлээ ярихыг хүсэж байгаа боловч энэ удаагийнхаа нэвтрүүлгийг энэ хүрээд өндөрлөе. За тэгээд цаг заваа зориулан бидэнд одоо өөрийнхөө үнэт цагаа зарцуулж гаргасан танд маш их баярлалаа. Золмонд агштай баярлалаа. За тэгээд үзэгчдтэй болон
дараагийн хагас өдөр хүртэл одоо энэ тухай сайхан бодож хэрэгжүүлээрэй. Энэ сонсон сайхан зүйлсүүдийг бас та бүхэн бодоорой. Та бүхэн сард нэг удаа биш 7 хоног болгон нэг удаа өөрийнхөө одоо гоо сайхан анхаардаг шиг биш дотор талдаа өөрийнхөө хувь хүний хөгжилдөө гэр бүлийн хөгжил бүхий л зүйлсээ анхаарах юм нэгцэн. Зол мандах ихтэй маш их баярлалаа. Ингээд зол мандах ихтэй. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай. За та энэ эрэг монголчууд гэдэг энэ төсөл үнэхээр маш олон хүнд хүрч байгаа. Тэгээд өнөөдөр энэ таригдж байгаа үр маань та нар ургацыг нэг удахгүй маш ариунаар хурааж авах болтугай гэж бас ерөөж байна. Тэгээд өнөөдрийн энэ хийж байгаа энэ төсөл чинь маш олон хүмүүсийн амьдралд хүрч сайн сайхан өөрчлөлтийг бас бий болгох энэ гайхалтай сувг нь одоо танаа хамт олон болж байгаад миний хувьд бол би маш их талархаж хүлээж авч байна. Тэгээд танаа хамт олонд амжилтыг хүсье. Тэгээд энэ ажлаа ингээд өргөжлүүлээд хийх эрч хүчээр дүүрэн байгаарай гэж танаа хамт олонд хүсье да. За баярлалаа. За үзэгчтэй ингээд дараагийн хагас өдөр хүртэл баяртай. Дараагийн хагас өдөр бүгдээрээ уцаар холбогдцгаая.